Амраа Монголын ялтгая. За сая бол сангийн сайд үндсэндээ бол гол юм ярьчлаа. Тэгээ экспортыг нэмэгдүүлэх засгийн газраас одоо томилсон ажлын хэсгийн хүрээнд зам тээврийн яамны хувьд бол аль болохоор тээврэлтийг одоо хэвэн явуулах, мөн одоо экспортыг нэмэгдүүлэхийн тулд тээврэлтийг сайжруулах, мөн энэ явцдаа бол тээврэлтийн зардлыг аль болохоор багасгах, мөн одоо тээврэлтийн зардлаас гадна тээврэлтэд одоо ирж ачигдж байгаа нүүрс болоод бууж байгаа тэр хэсэг дээр гарч байгаа ямар одоо илүү зардал байна. Энийг одоо яаж хэмнэх ийм боломж олцооны талаар одоо өнгөрсөн 7 хоногт өөрөөр хэлбэл одоо сая хэлсэн сангийн сайд мөн одоо уул уурхайн сайд бид одоо бүх онцлогоор тойроод ирлээ. Тэгээд энэ хоорондоо бол зам тээврийн яамны зүгээс бол Монголын төмөр замын зүүн маягийн одоо цогццын одоо талдаа явж байгаа төмөр ханги мандал талдаа явж байгаа төмөр замын тарифыг 50% бууруулсан. За энийг бол одоо бас зарим нэг хэвлэл мэдээлэлээр одоо буруу ойлгоод одоо тээврийн хөлсийг буулгацсан мэтээр одоо ойлгуулж байгаа юм. Энэ ялгаатай өөрөөр хэлбэл суур бүтцийн тарифыг бид нар 50% бууруулсан. Тэрээс дээгүүр нь явж байгаа хөдлөх бүрэлдэхүүний хувьд бол одоо тэр хөдлөх бүрэлдэхүүний оногдсон тэр тарифыг бол бууруулах боломж байхгүй. Яг тэгвэл гардаг түнш гардгаараа гарна, зүтгүүр одоо явдгаараа явна. Тэнд ажиллаж байгаа машинистууд ажилдгаараа ажилдаг, тэдний цалин хөлс хэвээр байдаг учраас энэ дээр бол одоо тийм зардал буурсан юм байхгүй гэдгийг нэг ташрамд хэлье. За хоёрд нь бол одоо та бүгд мэдж байгаа гашуун сухад ганц модны хооронд хийгдэж байгаа төмөр замын одоо богино одоо өөрөөр хэлбэл танаалт дээрээс цагаан хад буюу одоо яг одоо гашуун сухатын бон төртлөх энэ хоорондох төмөр замын тээврийн тарифыг мөн өнөөдөр одоо 5 төмөр замын одоо туузын хуулиар оруулаад тарифыг одоо бас 50% багасгаж байгаа. За энэний гол зорилго нь юу юм гэхээр зэрэг ер нь баригдсан гол төмөр замуудын суур бүтцийн тарифыг буулгах асуудал бол аль ч төмөр замд байдаг хэвийн зүйл. Тэгэхээр төмөр зам өөрөө олон жилийн настай хамгийн одоо цаадал гэхэд 100 жилийн одоо төмөр замыг ашигладаг учраас 100 одоо өмнөх одоо хийсэн 5 толгой хийж исэн тооцоо бол одоо барьсан өртөгтөн тарифа тооцоод ингээд одоо хуваачсан учраас тариф нь өндөр гараад ирсэн. Тийм учраас бол бид энэ төмөр замын суур үтсийг урт хугацаанд хэрэглэж одоо өртгөө нөхнө гэж үзэж байгаа учраас энэ хэмжээнд тарифыг буулгасан гэдгийг ташрамд хэлье. Мөн одоо би түрүү хэлсэн одоо төмөр замд одоо ирж ачигдж байгаа ачлалтын талбай буюу танаалтаар ирж ачигдж байгаа машины тээврийн зардал тэнд ачигдж байгаа нүүрсний зардлыг буулгах дээр одоо нэлээд анхаарч ажиллаж байгаа. Энэ дээр бол одоо зам тээврийн яамнаас ажлын хэсэг гараад газар дээр нь ажиллаж байгаа гэдгийг хэлье. Хоёрдож яг хөлийн бомтор гарч байгаа бас тэр хэсэг дээр бас мөн одоо контейнерыг юу чингэлгийг буулгах, мөн одоо цаашаа машин дээр тавиад гаргах, хилээр гаргах тэр зардлыг дээр бас одоо тодорхой хэмжээний одоо бас зардлыг хэмнэх ийм боломж олцоог ирэл хийж байгаа. Энэ асуудлыг өнөөдөр засгийн газрын хурлаар оруулж танилцуулсан гэдгийг ташрамд хэлье. За баярлалаа. За өнөөдөр машин гарч байгаа бүгд гарч байгаа. За өнөөдөр бол 3 бомтер жишээлбэл ханги бомтер ойролцоогоор бол нэг 300-аас 400 машин гарч байна. За гашуун сухад дээр бол мөн ялгаагүй бас 200 ер нь 250-аас 300 машин гарч байна. За бидний одоо шивээ хөрөн сэхэ бомтер очиход бол ямар ч сан 600 гаруй машин гарч ирсэн. Одоо ч гэсэн одоо түрүү сангийн сайд хэллээ сэхэ шивээ хөрөнгийн бомтын нүүрсний гаралт бол хэвэн байна гэж. Цаашлаа бол экспорт бол нэмэгдэнэ. Энэ дээр бол эргэлзэх юм байхгүй. Ер нь бол ханги мандал талдаа цаа талдаа ч гэсэн нүүрсний ямар нэгэн одоо юу алга байна. Овоолго алга байна. Цаашаа татаа авалт хэвэн явагдаж байна. Ганцхан одоо овоолготой байгаа газар бол ганц мод гашуун сухатын асуудал байгаа. Энэ бол одоо бидний одоо өнөөдөр байнгын ороогоор ороод маргааш одоо их хурлаараа орох олон улсын одоо гэрээг сойрхон болсны дараа том бүтээн байгуулалтын ажил эхлэх үед экспорт нэмэгдэнэ гэж үзэж байгаа. Тийм учраас цаашдаа бол тээвэрлэлт хэвэн явах ийм боломж олцоо бүрднэ гэж үзэж байгаа гэдгийг хэлье. Баярлалаа.